Энэхүү эрчим хүчний салбарынхны ажил хаялт эхлэхдээ зэрэгцээд эрчим хүчний амнаас сэргийгдэх эрчим хүчний 5 төслийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулсан байна. За энэ нээлттэй сонгон шалгаруулалтын хүрээнд нийтдээ 220 мегаватт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 мегаватт хүчин чадалтай батарей хоримтлуурын систем бүхий их үүсвэрийн төслүүд хэрэгжихээр боллоо. За сонгон шалгаруулалтад хувийн эвшлийнхэн өргөнөөр оролцож үн хаялцах байдлаар оролцсны үр дүнд сэргээгдэх эрчим хүчийг одоо байгаа үнээс 2 дахин бага үнээр нийлүүлэхээр болжээ. 1 кВт цаг эрчим хүчний үн 4-5 цент руу орсныг салбарын сайд нь хэллээ. Сэргээгдэх эрчим хүч гэдэг бол дэлхийд даяараа өнөөдөр эрчим хүчний хамгийн чухал их үүсвэр болж байгаа. Монгол улс нүүрсээр асар их баян үнэн. Өнөөдрийн нийт эрчим хүчний 90% нь нүүрс байсан. Нүүрсний цахилгаан станцууд. Тэгээ нүүрсний цахилгаан станцтай харьцуулах юм бол сэргээгдэхийн үнэн нь өндөр байна гэдэг юм буруу ойлголттой иргэд маш их байсан. Гэвтэл өнөөдрийн үр дүн юу болж байна гэж тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний үн тариф нийлүүлэлтийн үнэн нь нүүрснээс хямдхан болчлоо. Ингээнээр хэлэх юм бол хамгийн сүүлд оролцсон нүүрсний цахилгаан станц баригдсан бөөрөлжүүлэлтийн цахилгаан станцын тариф 8.8 цент 1 кВт цаг нь. Гэвтэл сая хувийн секторуудын санал болгосон хамгийн бага үнэ нь 4.8 цент. Даруй бараг 2 дахин бага үнэтэйгээр орж ирж байна. Яг ижилхэн эрчим хүч нэг нь нүүрс шатаадаг, нөгөөх нь агаар нар болон одоо салхинаас орж ирдэг энэ сэргээгдэх эрчим хүчний үн, тариф нийлүүлэлтийн үн ийм зөрүүтэй орж ирж байна. За үүгээр одоо иргэдэд юу хэлэх гэж байна гэдэг ихлээр бид сайхан ингээд үнийг өвтгөлөөнд ингээд ойртуулах ажлыг жилийн өмнө эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаад хийж байсан. Иргэд бухимдчихсэн. Ард түмний амьдрал, орлогын байдал бага байхад яагаад та бүхэн үн өсгөчвөө гэд. Гэвтэл өнөөдөр үр дүн гарч байна. Үн тарифыг өтгөдөн ойртуулсны үр дүнд маш олон хувийн секторууд энэ салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдсэн. Нэг. Хоёрдугаарт энэ салбарт санхүүжилт дутагдaltaй байсан болохоор олон улсын санхүүгийн байгууллагаас бид нар 2 тэрбум орчим доллар 8 их 80-ын их үүсвэрийг шийдсэн. Жилийн 5% хүүтэй 10 жилийн хугацаатай зөвхөн энэ сэргээгдэх эрчим хүчин зориулсан энэ санхүүжилтийг Европын сэргээн босгоолт, Хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкнуудаас бид нар шийдсэн. Одоо энэ 5 байшил дээр орсон компаниуд энэ 2 тэрбум долларын их үүсвэрээс санхүүжилт авах бүрэн боломж нь нээгдэж байгаа. Ийм болохоор өнөөдөр маш олон оролцогчид орж ирж байгаа юм а гэдгийг бас цохон тэмдэглэмээр байна.